онцгой байдлын газар болон улаан цагаалмаа нийгэмлэг яг хамтарч одоо ажилладаг хоёр байгууллага байна. Нэг нь бол одоо гамшигын үеийн хариу арга хэмжээ авах, за эрсдлийг бууруулах, за гарснаас хойш гаруй амрах хэмжээ авах гэж байдэнтэй. Нөгөө талаас улаан цагаалмаа болохоор яг иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол үйл ажиллагаанд яг хамт одоо параллель нь явж байдаг. Бол тэр цаашдаа энэ төлөлийн одоо үйл эрхцэн орчныг шинжлэх зам үндэсний газрын тогтоолоор бас тодорхой хэмжээний санхүүжилтийн их үүсрүүдийг шийдвэж өгөх зайлшгүй шаардлагатай болж харагдаж байна. Улаан загалмайн хууль шинжилэн батлагдсанаас хойш яг 10 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд улаан загалмайн үйл ажиллагаанд ямар ахиц дэвшил гарваа гэдгийг бид бас шадар сайдад танилцууллаа. Цаашид бид одоо төр улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийг шинжилэн байгуулах, үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх, орон нутагт болон яамттай илүү идэвхтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр шадар сайдаас бас чиглэл авсан. Гамшиг аюулт үзэгдэл, түүний хор уршгийг арилгах, за түүнээс өрсөн сэргийлэх хүрээнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр Монголын улаан загалмаа нийгэмлэг бол одоо орон нутгийн онцгой байдлын байгууллага, за мөн одоо холбогдох орон нутгийн захиргааны байгууллагууд, улсын онцгой комисстай бол нэгт хамтран ажилладаг. Монголын улаан загалмаа нийгэмлэг бид хүмүүнлэгийн багийнхаа хүрээнд 1000-аас 2000 орчим малчин айл өрхөд өвлийн хүндрэлийг даван туулахтан зориулж одоо тодорхой хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр одоо онцгой байдлын байгууллага, аймаг орон нутгийн онцгой комисстай хамтраад ажиллаж байгаа.